2008 онд би яг Yale-д яг 1-6 тоглож байсан. Тэгээ яасан бэ гэвэл цаачаа ингээл гэртээ шинэ компьютер авсан. Тэгээ би очиод яг надад гэртээ компьютер байдаг гэсэн ч гэсэн надад би ингэж хүмүүстэй нэг тоглож байгаагүй зүгээр ингээд нэг 1-6 нэг под мод оруулж тоглож байсан. Тэгээд цаачин дуудаал өгөрөө тэр гоё юм үзэлээ гээл. Тэгэл гэртээ очсон чинь ингээл PC-ний тоглоомны газар шиг ингээд баахан тоглоом татцсан. Тэгэл яг 1-6 л ороод би анх ингээд серверт орж үзэл хүмүүс ингээл яриад тах шиг байхгүй. Тэгээд би ингээл байна уу гэж чадар бичсэн чи өдөөс байна. Хөөе, nice гэж яриад би анх удаа за холбогдож тоглолт юм байна гэдэг. Тэгээ анх удаа ингээд тийм яг 1-6 яг илүү их орж исэн. За сайн байна уу Эрдэнэс гэдэг би Монголын Tiger багийн ахлагч Еркаст байна. Тэгэл 1-6- gaan Dota 2 сураал тэгэл би бол жирийн л нэг тоглолтог хөвгтэйсэн. Тэгэл ангийнхандаа хичээлээ тараал тоглооны газар ороод Dota тоглож байгаа бол 1-6 тоглож байгаа бол тэгэл нэг хайрдаг зүгээр хоббигоор тоглодог лээс ерөнхийдөө. Би нэг өдөр ингээд ганцаараа явж байгаа тоглооны газар ороод Монголын нэг 1-6-ын том тэмцээн болж ирсэн. Яг тухайн үеийн Machine Gun, Zilkenberg энэ ингээд хамтдаа ингээд нэг баг болцсон. Тэгэл ингээд би яг ард нь очиж харчихсан байхгүй. Тэгэл ингээд мангар олон баг байсан. Тэгэл тэр тоглоом газар дүүр ингээд баахан өмсгөлтөө багуудчихсан. Өмсгөлгөө багуудчихсан. Ямар ч ингээд багаараа тоглоод байгаа гэдгийг ойлгоод яг ингээд тэд ингээд тоглож байгаа л ингээд раунд авчаал. Тэгээ хожиж можонгуудаа за nice. За манайхаа дахиад тэр ганцхан раунд болж ингээд ингээд хоорондоо бүр амар хайп ингээд зөхөөч мөхөө тэгэл эсвэл ангиараа тоглох биш ингээд өшөө хэлээ дэлгэрэнгүй өөр хүмүүстэй өрсөлдөж болох юм аа гэдэг талаас надад амар сонирхолтой санагдав. Тэрнээс хойш би тэгээд 1-6 ингээд илүү их тоглоод илүү их өөр хүмүүстэй тоглодог болоод илүү их тэмцээн оролдоонд ингээд ордог болж эхэлсэн. Гэхдээ 1-6 би ингээд тэмцээн оролдоонд ордог гэсэн баг магтай байсан ч гэсэн яг тодорхой хэмжээний амжилтанд бол хүрч чадаагүй Монгол дотроо. Тухайн үед нэрлэдэгсэн лангийн гэдэг тоглогч нар болохоор одоо Machine Gun ах энэ төр ч юм уу тэд ингээд лангийн тоглогч шиг байдаг байсан. Тэгээд лангийн тоглогч бол нэлээд сайжирсан яг төвшин мэдлэгээ өв тамаагүй лээс болохоор яг шинээр гарч байгаа хүмүүст бол яг ингээд шууд өрсөлдөөд явхад ерөнхийдөө нэлээд хэцүүсэн. Тэгээд заавалчгүй тэдний багт шингэж ч юм уу тиймэрхүү байдлаар л яг гарч ирэхсэн. Тэгээд яг тухайд нэг 11 12 онд би яг нэг тиймэрхүү байдалтайс яг тэмцээнд ордог гэсэн мөртэй амжилтгүй. Тэгээ яг яасан байг бол яг 12 оны 8 сар CS:GO гэдэг нэг Valve ингээд CS:GO-ийн шинэ хөлбөр гарч ирээ. Тэгээд яг тухайд монголчууд тэр чигээр тоож эхлэегүй байсан ч гэсэн ерөнхийдөө бид нэг за нэг шинэ тоглоом гарч ирсэн гэж мэдчихсэн. Тэгээд 13 он хүртэл монголчууд 1-6 тоглосоор лээсээ тэмцээн уралдаанд 1-6 болоод би яг өөрөө болохоор 13 оны 12 сард яг CS:GO худалдаж авч ирсэн. Тэгээд яг тэр үеэс ч гэсэн яг ялгаагүй монголчууд тэр чигээр ингээд жоо баг CS:GO л ингээд жоо shift-тэй иржсэн. Тэгээд яг CS:GO руу яг шилжсэнээс хойш ерөөсөө тэмцээн болохгүй байжгаад би яг анх CS:GO болсноос нь хойш яг гэртээ компьютер байсан ч гэсэн би ингээд тэмцээнүүдийн анханаас ингээд тухайн NIP, Fnatic-уудыг ингээд амар үзэл, Very Games-уудыг бүгдийг үзэл тоглоомын ингээд нэлээ бусад хүмүүсийг бол харьцангуй судалтай байсан. Тэгээд би ингээд тоглоомны газар оронгуудаа 1-6 тоглох багт байлцсан. Яг бол би ингээд за энэ угаасаа CS:GO гэдэг төрлийг угаасаа өсөн үсээгүй ингээд 1-6-г replace ийн орлон тийм болохоор би энэ нэг ингээд илүү сайн ингээд яг Монголд бүрэн орж ирсэн өөр ингээд илүү бэлтгэдэг байна гэсэн зорилгоор ингээд зөвхөн Go тоглолт болчихсон. Тэгээд илүү их би ингээд тоглоомны газар оронгуудаа илүү их ингээд тактик оролцдог. Гэхдээ гэртээ PC байхгүй болохоор ингээд заавалчгүй тоглоомны газар орж тэр цагаа тэнд өнгөрөөнө. Тэгээ гэртээ ирэхдээ болохоор би ингээд зөв ингээд уцаар ч юм уу нэг таблет дээр зөв ингээд тоглолтууд үзээ явдаг байсан. За тэгээд яг тэгж нэлээд явсаар агаад нэг 2014 онд хэдэн сар гэдээ сайн санахгүй байна. Гэхдээ нэг хавар маварласан баг. Анхны Монголын CS:GO-ийн том тэмцээн ингээд First Server гэдэг газраас ингээд зохион байгуулсан. Тэр нь болохоор ингээд 1 сая төгрөгийн шагналын сантай. Тэгээд тэр бол 1 саяны төгрөгийн шагналын сан гэдэг бол тухайд бол тэгэл хүн амар ингээд nice гэж боддог гэсэн. Тэмцээнд дандаа 200-300 сая төгрөгийг боцоод байдагс болохоор. Тэгээд тэнд болохоор ингээд 32 баг бүртгэгдсэн. Тэгээд нөгөө өмнөх миний хэлээдсэн лангийн гэдэг том тоглогч 1-6 тоглогч бүгд гоолуу шилжсэн. Яг бүгд орж исэн. Тэгээд миний санджаар бол хамгийн сайн баг бол тэнд бол Mara, Machine Gun, Zilk, Tulgay, одоо Javi, Tulgay гэдэг байдагсан. Тэгээд одоогийн Монголын Мазалагын цогоо kidnap гэж тоглоо. Энэ тав ингээд амар тав сайн бүрэлдэхүүн байсан. Тэгээд манай бүрэлдэхүүн болохоор бас ингээд ерөнхийдөө 1-6-аар нэг сайн байгаагүй мөртлөө яг Go тоглоод эхэлсэн хүмүүс. Тэгээд дандаа шинэ үеийн гэсэн. Тэр үед одоо манай багийн шүү Добо, Member, Moss тэгээд одоо манай өмнөх coach
Flynn гээд тэгээ би тэгээ ингээд бит тавныг болчихсон. Тэгээд ингээд анхны тэмцээнээрээ би ингээд Go-ийн тэмцээнээрээ төрүүлээд 500,000 төгрөгийн ингээд шагналтай нэгдүгээр байран дээр авч ирсэн. Гэтэ тэр үед би яг юу бодсон бэ гэвэл ингээд яг 1-6-аас яг гол шилжээд нөгөө нэг амар лангийн хүмүүсэд чи бүр үнэхээр ингээд тулцсан 5 рострыг зөвөр ингээд мэдгүй ингээд зөвөр Go тоолж гисэн 5 гар ингээд хамт хожицсан. Тэгээд ингээд тэрнээс хойш ингээд яг би Go-оор за би ерөнхийдөө ингээд энийгээ тоолж чадах юм байна. Надад нэг боломж байгаа юм байна. Гээд ингээд илүү их ингээд нухацтай орж исэн. Тэгээд 14 оны Mountain Dew гэдэг улсын авар болсон. Тэрэн дээр би төрүүлсэн. 15 оны Mountain Dew гэдэг бас нэг улсын авар болсон. Тэрэн дээр би бас төрүүлсэн. Тэгээд ерөнхийдөө 2 жил дараа хамгийн том тэмцээн Монгол дахь төрүүлээд тэгээд яг 6 сард ингээд яг сурах зорилгоор ингээд Австрали руу ингээд 15 оны 6 сард явж исэн. Тэгээд ингээд миний ингээд хувийн ингээд карьерийн хувьд бол Австралид очих бол миний яг хамгийн ингээд чухал үе. Яг бол яг тэндээс би яг өөрийнхөө ингээд олоод ингээд яг өөрийнхөө одоо би болсон яркаст яг тэндээс их гараа эхлүүлсэн гэж би яг өөрөө үздэг байгаа. Тэгээд анх ингээд Австраличууд яасан бэ гэхлээр би ерөөсөө ингээд гэр бүлийн шаардлагаас болоод ч юм уу нэг тиймэрхүү байдлаар тоолохгүй зүгээр хичээлээ хийнэ гэсэн зорилгоор очижсэн. Тэгээд мэдээж би ингээд очоод надад нэг их мөнгө аваагүй компьютерийг нэлээд үнэтэй байсан. Тэгээд байрны мөнгө ажил мэлжгээд ерөөсөө тийм тоолох заавч байна гэж бодоагүй. Тэгэл байжсэн чи яг нэг тэр Австралийн тийм нэг e-спортын нэг вебсайтэд хүмүүсийн форумтай ингээд санал бодлоо хаваалцдаг, зармаар тавьдаг. Тэгээд тэн дээр сонирхол харжсэн чи нэг өдөр юу байсан нэг Сиднейд нэг лангийн тэмцээн болох ч юм аа бид нэг хүн хайж ингээд нэг дөрөв залуу бичсэн. Тэн дээр би ингээд Монгол тэмцээн төрүүлсэн бүх скриншот модууд явуулаад нэг Mountain Dew-ийн хайл зураг мөрөдөө явуулаад please би ингээд амар сайн тоглох хүн намайг авчихгүй юм уу гэж амар ингээд гуйгаад тэгээ нөгөө чи окей let's go тэгвэл дидгүүдээр тэтэс Сиднейгийн тэр ингээд лан кафе түрээ дээр тэдүүд хамтдаа тоглоё гэд яг тэр мөчөөс ингээд миний яг Австралид карьер ингээд яг эхэлсэн. Тэгээ яаж гисэн мөгөл би тэр тэмцээнд нэлээд сайн тоглоод MVP аваад тэгсэн чинь манай нэг хамт тоглож 4 залууг нэг нь болохоор ингээд ахтаа ингээд организашн хийгээ ярьжсэн. Тэгээ тэр ах нь болохоор нэлээд тийм гайгүй компьютерийн дээр эхлэл амар сайтай хүн. Тэгээд надад нэг компьютерээр зүгээр мөнгө өгөөд амаа чи одоо манай баг тоглолцгоо гэд тэгэж ингээд би яг бүх ингээд компьютер аавна гэдэг чинь тухайд ингээд амар том хэрэг байсан. Ингээд анх асуулт ирсэн. Тэгээд компьютер ингээд мөнгө ингээд аваад тэгээ ингээд цаашаа онлайнаар тоглоод ингээд миний карьер амар ингээд гоё эхэлчихсэн. Тэгээ бисэгээ аваад тэгээд надад бисэг өгсөн менежер залуу тэр ингээд өөрийн организашн ингээд тэгээд тэрнэр болохоор ингээд Core Day гэдэг организашн нээжсэн. Тэгээд тэр багийг ингээд цаа чин надад анх ингээд за би ингээд чамааг байгуулахар организашн нээлээ CS:GO төрлөөр тэгээд ингээд чи ингээд багаа сонгоо гэд тиймэрхүү ингээд ярилцаад тэгээд ингээд баг нээжсэн. За тэгээд ерөнхийдөө ингээд эцэгийнхээ хандлагаа үзэх юм бол надад бол ер нь бол нэлээд дургүй байсан тоглоомын чиглэлд яа тэгвэл тэдний хувьд тэгвэл яг энэ бол хизээч мэрэгжил болохгүй зүгээр ингээд жийл зүгээр ингээд тоглосоор байгаа цагаа үрээ дууснаа. Тэгээд энэ дээрээс би зүгээр нэг балансаа тоглох хөөхт байгаагүй. Би бол өдрийнхаа талаас илүү хамаг цаг ингээд компьютерээр тоглоод өнгөрүүлдэг байсан болохоор тэгээд ерөөсөө таалагдсан. Тэгээд яг уу анх Австралид очоод би яг төрүүлсэн чинь ингээд тэрийг ингээд хилдэггүй ингээд нуугаад одоо би тоглож болохгүй гэсэн зорилгоор явсан болохоор ерөөсөө хилдэггүй ингээд зур чимээг бол тоглож явждаг гэсэн. Тэгээд явцын дууд би ингээд анхны ингээд 2016 он ингээд Малайз руу олон улсын тэмцээнээр явахаар болж ирсэн. Тэгээд яг тэр үед би анх ингээд гэрээхэндээ хэлээд за аавч өөр сонсч юуны юм сонсч би ингээд нэг юм олон улсын тэмцээнд явж байгаамаа. Би ингээд тоглоомоо тоглож ирсэн. Тэгээд одоо нэг тэмцээн шалгарчаад энэ миний үед ингээд амар том зүйлээ хоёр ойлгоорой гэдэг тэр амар шоконд орчихсон юм бэл. Юу вэ чи Австралид ч тоглоогүй байсан юм биш үү? Тэр жаа тоглоогүй жадсан гэж эхэндээ нэлээд уулзсан. Тэгээд би ингээд тэмцээнийхаа ингээд тэр нэг мэдээлэл тэмлээ явуулаад, онгоцны билетээ явуулаад нэг ийм газар руу ингээд аим тухайд аим гой буудлын руу очиж сахгүй нэг 70 хэрэг хажууд мөн. Тэгэл тэр хүмүүс явуулаад авчир. За яг нэг удаа яваад үз ямар юм байна. Тэгээд ингээд зөөр сонирхолч үнэхээр сонирхолч юм бол юуцсан очоод нэг оролдоод үзсэн цаа яваад үзгээд тэгэж ингээд яг тэрнээс хойш ингээд бүх юм арай гайг болчихсон. Би Greyhound-д ороод Greyhound-ос өмнө Atletico байсан. Тэгээд immunity байхдаа би ингээд Австралийн ингээд аргуудыг ингээд Atletico-д 2-3 удаа дараалал тавцсан. Тэгээд immunity Greyhound байхдаа би ингээд цайлаа авч эхлээд илүү их ингээд гадагш аялаад ингээд тэгээд гисэн чинь аавч ингээд зүйлээ яалч за энэ бол зүгээр ингээд
Энэ бол потенциалтай юм байна. Энэ бол зүгээр ингээд нэг хүүхд зүгээр ингээд манай хүүхд зүгээр тэнд очиод тоглоод байгаа юм биш юм байна. Тэр хүүхд зүгээр ингээд тэмцээнд ороод байгаа юм байна. Амжилтаа яваад байгаа юм байна. Мөнгө олоод байгаа юм байна. Тэгээ гол нь ингээд өөрөө тэрнээс ингээд дундаа дуртай гэсэн жоохон баг ойлгоод яг бол би өдөр алгаа ингээд тэр тэмцээнд явахдаа ингээд зураг явуулаад одоо ийм хоол идчихээн, ийм багтаа тоглох чинь ингээд бүх ингээд мэдээлэл хаалцсан байгаа тэр хоёрт ингээд илүү сонирхоод орж ирээд тэгээ яг одоо бол тэр хоёр ингээд миний баг хамгийн том фэнүүд болсон байгаа. Томьёо апыг татаад ур чадвараа хөгжүүл. Хамгийн том эцэг ихээс ингээд бодлыг өөрчилсөн юм бол би нэг Атлетико гэдэг багт байхдаа Австралийн ингээд баг улсын аврах хэмжээний том хоёр тэмцээний дараалал төрүүлсэн. Тэгээд аавч өөр ингээд тэр тухайн ингээд лайв стримээ би ингээд тоглоос өмнө линк нь явуулсан гэсэн. Тэгээд аавч өөр үзэл ингээд камераар би гараад нөгөө хоёр чинь баярлаад ингээд манай баг хожоод идэг. Тэгэл ингээд ээж баахан скриншот хийсэн ингээд өөрийнхөө фейсбુક дээр постлол миний хүү одоо ингээд Австралид ингэж явж гэн төрүүлж гэн тэмцээнд амжилтаа олж байгаа гэл. Тэрнээсээ болоод өөртөө ингээд хүүгээ ингээд арай нэг дуртай юмаа хийгээд явж байгаад нэг л урам аваад наа ингээд амар дэмждэг болсон байсан. За ингээд мэрэгжлийн тамирчин болох гэж байгаа хүн ингээд гэр бүлийн дэмжлэг гэдэг бол хамгийн том босго байдаг. Тэгээд яг тэр босгыг даваад ингээд гэрийнхнийхээ ингээд дэмжээд эхлэхээр бүр ингээд өөрөө ингээд цаанаасаа ингээд амар ихтэй болоо. За ерөөсөө одоо ингээд гэрийнхэн дэмжиж байгаа бол одоо би өөрөө зөв хичээл үтлээ гэсэн тийм мэдрэмж аваад тэгээд тэрнээс хойш ингээд аавч өөр дэмждэг гэснээс хойш би зүгээр л за одоо надад бусд нь хамаагүй тэгээд би голны нуугаар ингээд цаашдаа ингээд явна гэдэг итгэлбэр амар төрж ирсэн тухай. Яг хамгийн том амжилттай бол за бүх амжилттай ингээд хамгийн их нэг би нэг компьютер авсан үнээсээ ингээд тэр Corrude гэдэг багт орсон гэж хэлсэн шүү дээ. Яг тэр багаараа үүсэж чаад би ингээд хэдэн хүмүүстэй ингээд serious мэр тоглож байгаад ингээд 3 хүн авчихсан. Тэгээд нэг нь болохоор би тэр менежерийн дүүн тэгээд 3 өөр хүн ингээд олоод тэр бүр сонголтод ингээд тэр нэг дүүтэнд би өөртөө ярьж байгаад ингээд сонгочихсон. Тэгээд тэр багтаага ингээд анхны ингээд Австралийн CGPL гэдэг нэг National Line гэдэг анхны ингээд Австралийн аврах Сиднейд болдог. Тэгээд нэг анх удаа ингээд би яг тухайн Сиднейсэн тэгээд манай баяхан Сиднейнээс ч ирээд Brisbane-ийн Шинэ Зеландаас ирээд тэгээд ингээд анх уулзаад ингээд лан гэдэг чинь одоо лан гэдэг бол миний өдөр бол ингээд анхны тийм хүмүүс ингээд цуглаж байгаа юм байхгүй. Өмнө чи Улаанбаатарт бол тэгэл чи хардвар оруулж ирж байгаа би сансраас ирж байгаа гэдэг ингээд түрэн ирээл уусчихсан. Тухайд болохоор ингээд хотод болгоноос ингээд хүмүүс ирээд. Тэгээд тэр багтаага яг тэр Австралийн улсын аваад тухайд амар сайн богдсон. Бид нэг 3-4-т орсон байхгүй. Яг ингээд тэр залуу багаараа. Тэгэл тийч чинь нэг амар legacy гэдэг тухай амар том баг хэсэг амар comeback хийж игээл тэгэл ерөөдөө за би ингээд Монголд ч очижсэн Австралич гэсэн ингээд залуу багаар шууд 3-4-т орчихсон гэж бодсон болохоор амар гоё байсан. Тэр өөр ингээд 3-4-т ороод амар ингээд тэр бас ингээд бас амар хэрэгтэй ачивмент байсан. Тэгээд тухай яг тэрэндээ орсон ингээд бас миний танигдсан ингээд Австрал танигдсан нэг амар том хэсэг. Тэнгүүтээ дараа нь ингээд явж байгаа тэр Corrude гэдэг баг жоохон ингээд хувийн асуудлаас болоо ингээд тарцгаасан. Тэгээд дараа нь ингээд би ингээд Corrude дуусчаа нэг сар Монгол яваад тэгээд Монголоос ингээд ирээд яг баггүй болчихсон. Яг бол ингээд яг сизон эхэлсэн. Би Монголд ингээд сизон 1-ийн дуусаа сизон 2-ын хооронд явсан байсан болохоор ингээд баггүй болчихсон. Тэгээд яг сизон 2 үед ингээд буцаад Австралид ирээд байжсэн чинь Атлетико гэдэг нэг бас нэг залуу баг нэлээд сайн тоглож та. Тэдний ингээд нэг гишүүн ингээд 10 жилээ төгсөж байгаа болохоор одоо 3-4 сар тоглож чадахгүй нэ гэдэг. Тэгээ ингээд чи манай баг төр зөр станд нөхөө гэдэг. Тэгээ тэдний баг ерөнхийдөө энэ Австралид нэг 3-4 жагстай байсан баг аахгүй юу. Тэгээ ингээд би яг тэдний багт ороод бид нэг шууд огцом сайжраа шууд эхний Австралийн авраг болол хоёр дахь Австралийн авраг болол тэгээ шууд Сиднейийн нэг том тэмцээнд очоод төрүүлээл. Тэнгүүтээ нэг Азийн аврагын шалралт Австралид болоод тэрэн дээр нь төрүүлээ. Тэгээд нөгөө түрүүний ярьсан анхны ингээ Малайз явдаг чинь тухайн үед болоод тэгэж ингээ тэр багтаа ингээ бас ингээ Австралийн аврагуудыг авч эхлэв. Тэгээ ингээ Австралидаа бүр ингээ тухайн ингээ номер 1 гэдэг клейм хийгээд Австралидаа ингээ яг танигдаад бүх юм ингээ гоё болж исэн. Яг тэр Атлетико гэдэг багтаа ингээ нэлийн амжилттай байж байгаа. Тэр анхны явсан олон улсын тэмцээн буюу тэр Азийн аврагт очингуудаа бид нэр яг зооноос гарч чадаагүй. Яг зооноос 3 ороод тэгээ ингээ хоцорсон байгаа. Тэгээд тухайд ингээ би Corrude дахтаа одоо та бүхэн мэд 100 TVS Gratisfaction гэдэг тоглож байгаа шүү дээ. Тэнтэй ингээ Corrude дахтаа ингээ бид ингээ амар сайн найзууд олцсон. Тэгэл бүр гараараа заандаа хойлоо идэж байгаа нэг өдөр дандаа буцаавч буцаад нэг баг болно гэдэг. Тэгээ ингээ надад яг Атлетиког нөгөө тоглож ингээ хичээл нь биний станд хийжсэн оролж исэн тоглож байгаа хичээл нь дуусаад тэгээ за нэг юм сонголт ирсэн ахгүй. ЧРК зөв үйлдчихээ Атлетикод тэгээд нөгөө талаас Gratisfaction яг Immunity гэдэг багт орсон. Тэгээ тэндээ надад слот гаргацсан. Тэгээд ЗРК
хүрээд ирээ. Тэгээ би угаасаа ингээд найзаагаа сонгоод би угаасаа Gratisfaction тавьсан анханаас ингээд андаа хоёул нэг бол ингээд ярьсан байсан болохоор Gratisfaction-тайгаа нэгдээд тэгээд тухайн үед болохоор ингээд Atletico-той бид нэлээд тэгрэж аваад ингээд өөртөө ингээд нэг алхамд доошлоод яг найзтай байхад бол тэгж Immunity-д орчихсон байгаа. За тэгээд Immunity-д би ингээд Gratisfaction-даа нэг багт орчингуудаа ерөнхийдөө тухайн Immunity бид нэг амар том амжилтууд гараагүй. Яг бол бид ингээд still нэг Atletico, Chiefs гэдэг багуудынх ингээд доор байгаад тэднэрээс барч чадахгүй. Гэхдээ ингээд нэг авах хэрэгтэй юм бол бид ингээд өдөр тутам ингээд сайжирдаг байсан. Тэгээд тухайн үед ингээд баг дотор жоохон ингээд хагаралтай ингээд жоохон ив найрамдлын асуудалтай нэлээд toxic environment-д байсан болохоор ингээд яг ахиц гарахгүй байсан ингээд ерөнхийдөө бүгд мэдчихсэн. Тэгээ ингээд бид ингээд эхнээсээ ингээд буруу хүмүүс ингээд багаас хасаа явжсан. Тэгээ ингээд явж ингээд immunity-гийн нэлээд ингээд төгсгөл үед явж байхдаа би ингээд яа одоо та бүхний нэлээд мэдхээр Greyhound гэдэг багийн эзэнтэй ингээд танилцаад тэгээ тэр үнтэй танилцаад би ингээд яг ерөөдөө за хэдүүлээ ингээд хамтарч ажиллаа. Би одоо Immunity гэдэг багаар тэр чигээр Greyhound болгоё гэж ярьжсэн. Тэгээд яг тэр тухайн төгсгөл үед нь бид нэг ингээд Австралийн Азийн аврал руу явах шалралтан дээр манай баг out of nowhere ингээд төрүүлээд тэг ингээд анхны ингээд миний хувийн ингээд карьер хоёр дахь ингээд Азийн авралд оролцох ингээд болж исэн. Тэр Азийн аваргаад яг ингээд бас ингээд олон улсын тэмцээний ингээд миний анхны ингээд амжилт гарсан тэмцээн яг том амжилт биш ч гэсэн яг тэр Азийн авартаа 3-т ороод хэрвээ та нар мэдж бол нэг 17 оны 6 сард олжсэн би нэг өөрөө Австрали багаа төлөвлөд Монголцын эсрэг тоглолтоо яг тэр тэмцээн байгаа. Тэгээд тэр ч гэсэн бас нэг сонирхолтой дүүх яагаад бол би ингээд нэг хамтдаа хүүхдтэй хахтаа ингээд хамт тоглолтыг гэсэн. Тэгээд тоглоомны газар ингээд хамт тоглолтыг гэсэн Добо, Болдоо, NCL, машин ган ах махтаа ингээд өөрөө ингээд тэдрээсээ олон улсын тэмцээндээ Австрали багаа төлөөд тоглож исэн гэдэг утгаар бас нэг сонин төгөлжсэн. Тэгээд тэдний ингээд хожиж можоол хоцсон ч гэсэн нэг тийм нэг гоё мэдрэмж авахгүй байсан яа бол ингээд тэдний ингээд хожиж байгааг нь хараад ингээд хожиж байгаа хүмүүс чинь жоохон тиймэрхүү өдөртэй байгаас сайд байгааг нь хараад надад жоохон тиймэрхүү санагдсан дээ. Тэр нэг жоохон сонирхолтой дүүх явах юм бол. За ерөнхийдөө ингээд Immunity-ийн хувьд бол нэг тиймэрхүү ингээд яг Азийн аварт 3-т орчихсон түүхтэй ингээд өндөрчээсэн. Тэгээд 17 оны 6 сарын сүүлээр буюу 7 сарын ихээр бид ингээд officially Immunity гэдэг баг, Greyhound гэдэг багийн мэдэлд ороод тэгээ ингээд тэр тухайн үед яг юу өөрчлөгдсөн байг бол ингээд би одоо Immunity ингээд багийн ахлагч болсон байсан. Тэгээд би ингээд одоо надад ингээд яг хувийн өнцгөөс ямар нөлөө үзсэн бэ гэвэл энэ Greyhound-д орсноор би ингээд багийн эзэнтэй ингээд амар сайн амжилтсан. Ингээд тэр хүн надад итгээд бас нэг сонирхолтой ингээд тэр ингээд Австрали иргэн хүн ингээд Монгол зүгээр тоглогч ингээд Австралид ингээд тоглодог. Тим хүнд итгэнгүүтээ ингээд амар их мөнгө ингээд зарцуулаад байшин хөдлөж аваад цалин өгөөд би ингээд чамд итгэж байна. Одоо чи ингээд зөв хүссэн юм хий. Тэнгүүт надад ингээд амар тутаа санагдаа. За би ингээд одоо ингээд илүү ингээд өөртөө ингээд итгэлтэй. За би энэ багаа илүү ингээд өдөртөхтэй илүү итгэлтэй. Бүх шийдвэр галтанд миний ард ингээд тэр Will гэдэг ингээд Mr Greyhound гэдэг Greyhound-ийн эзэн байсан болохоор ингээд бүх юм итгэлтэй би ингээд одоо ийм одоо тийм юм одоо ингэж бэлтгэлээ хүмүүс таалагдахгүй сануулна те. Чи одоо энэ наатхан дээрээ сайжирч чадахгүй хэдүүлээ ингээд чам нэг бараг сарын дараа чи ингээд багаас гарч марш гэдэг нэг тиймэрхүү шийдвэр гаргасан дэр илүү шийдэмгий болоод тэгж тулсан байгаа. Greyhound багийн хөө тэгээ 17 оны ерөнхийдөө 7 сард эхлээд бид нар ингээд багаар одоо ингээд ранкаараа Австрали 3-т байсан бол жоом байжаад 2-т ороод тэгээл явсараад бид нар ингээд нэгт орцсон. Ингээд бид нар ингээд тэр явцаануудаа яг үнэхээр зөндөө хожигддаг гэсэн, зөндөө шалрууд очижсэн, зөндөө Австрали авраг хожигдчихсан. Тэгээ нэг гол нь ингээд юм ингээд бид нар ингээд хожигдоод тусам ингээд дараачд гэж бид нэг хүчтэй буцаж ирдэг гэсэн болохоор ингээд надад яг тэр манай багийн менталити амар таалагддаг гэсэн. Тэгээ хэрвээ ямар нэгэн тоглогч таарахгүй гоо шууд ингээд хилээл эсвэл солиол явчихдаг гэсэн. Тэгээ ингээд бид нар ингээд яг Австралид ингээд тухайд ингээд авраг олоод эхэлсэн байсан. Тэгээ Австралийн авраг өмнө авч ирсэн болохоор би нэг амар дурдаад шаардлага гэж бодож байна. Тэгээд хамгийн том ингээд дараагийн амжилт гэвэл 2018 онд IM Sydney гэдэг тэмцээнд бид нар ороод тэр ингээд та бүхэн мэдээ MIBR буюу SK Gaming тухайн үед ингээд 2 удаа мейжер авраг болсон баг Австралид ирээд тэгээд өмнөх IM Sydney-ийн аврагаа хамгаалж ирсэн баг бид нар шууд байм 2-1-ээр ухсаал Томи апыг татаад ур чадвараа хөгжүүл. Тэмцээнээс хасаал. Тэгэл яг тухайн үед ингээд тэр үчин бөөн шок болсон тийм. Австрали баг анх удаа ингээд Tier 1 баг ингээд тэмцээнээс хаслаа. Best of 3 хожлоо.
Тэгэл тэр үед ингээл та нар ч гэсэн ингээл би ч гэсэн өөрийнхөө пэйж дээр ингээл залуугаас өчтөр би демо үзсэн баг өнөөдөр тэмцээс насчлаа ингээл астралчсан боо юм болчихсон. Ерөнхийдөө ингээд нэлээд ингээд карьерийн turning point болчихсон яг тийм үйл явдлаа. Тэр IM Sydney-с хойш ингээд манай Greyhound багийнх ингээд тогтмол ингээд Австрал буюу Азиас ингээд олон улсын том ингээд Tier 1 тэмцээнд байнга шалгардаг болсон. Pro League руу орно. Тэгэл Азийн аврагтаа нэлээд тогтмол орно. Тиймэрхүү байдал болсон. Гэхдээ ингээд одоо ингээд тухайд ингээд бидэрт ганц зорилго үлдсэнээс нь юу вэ гэвэл одоо ингээд Азийн авраг болоод мейжерт орох хэрэгтэй гэдэг нэм зорилго ингээд үлдсэн. Тэрнээс бусдыг нь бид ингээд яг ингээд тухайд өөрсдийнхөө хэмжээнд бол ингээд хийгээл явуулсан том багуудтай ингээд тоглох ингээд амжилтууд нь улам ихсээд бид нар хождогч болсон нэлээд ингээд энэ тэнцүү тоглолт болж эхэлсэн байсан. Тэгээ Greyhound багтайгаа ерөнхийдөө ингээд том тэмцээнд зөндөө ордог гэсэн. Том ингээд богинохон тайлбарлах юм бол яг ингээд Counter Strike-ийн хувьд ингээд Аз, Австралийн level, Америкийн level, Европын level нэг иймэрхүү ингээд байдаг тогтолцоо байсан. Тэгээ ингээд яг гоо Greyhound-аар бид нар ингээд тэр Tier 1 буюу ингээд хамгийн том багууд ингээд хожоод өөдөөс ингээд map зулгаагаад ингээд алцаад ихснээс хойш ингээд амар тийм revolution маягийн юм болсон аахгүй. Яг л ингээд одоо Аз, Австрал тоглогчдод үзэгчд фэнүүдийн өнцгөрчсөн ингээд манайх ингээд хожиж болт юм байна. Заавалжгүй ингээд Европууд ингээд бид нар бурхан гэж бодох хэрэггүйгээр зөв ингээд өөртөө хичээх юм бол болдог гэсэн ингээд тийм логик үүсэж ирсэн. Тэгээ ингээд манай багийнхаа өөртөө ч тэндээс ингээд за одоо энэ боломжтой. Одоо энэ дээрээ ингээд SK-г хожоод бид нэг Face Clan гэдэг бас шилдэг багтай тоглож байгаа. Яг тэр тухайн тэмцээний авраг болсон баг. Бид нэг ингээд нэг map хожигдоод, нэг map хожоод, 3 map ингээд алаан болж хожигдоод. Тэгээ маш авирхан ингээд нэг пистолээ ингээд алдаагүй авцсан байсан бол баг хожигдсан тийм тоглолтод ингээд хожигдсан байгаа. Тэгээ ингээд ерөнхийдөө ингээд за бид нэг дараагийн тоглолтоос ингээд хэдүүлээ энэ дээр ингээд алдсан. Дараагийн тоглолтод хэдүүлээ илүү ингээд хүчтэй байна гэдэг тийм сэтгхүүд ингээд байнга тэрээр хадгалж авсан. За тэгж явсараад ингээд стил бид нар ингээд тэр 18 оныхоо турш бүх ингээд Австралиудынхаа аврагууд яваад Азад очоод бид нар ингээд Азийн Pro League гэдэг ингээд авраг яваад Zen League-ийн авраг аваад нэг тиймэрхүү юмнууд болж байсан. Тэгээд 19 онд ингээд за ингээд миний карьер ингээд анхны 3 дахь Азийн авраг, тэгээд Greyhound-аар анхны Азийн авраг, тэгээ ингээд одоо яг тухайн үед одоо бид ингээд үнэхээр ингээд Christmas ингээд шинэ жилгээд хүмүүс амардаг гэсэн манай багийн огт амраагүй. Яг л тэр ингээд 19 оны 1 сараас ингээд эхлээл 2 сарын дундуур хүртэл ингээд явсан тэмцээн. Тэгээ бид нар замаахан 2019-ийн Katowice Major нэг заавал орно гэдэг ингээд нэг тийм зорилготой. Тэгэл ямар ч амралтаа бол яг авсны үед авсан гэхдээ ингээд бүх юм минимал. Тэгээд Christmas ингээд барууныхаа амар том тэмцээн манай багийн 2 хоног амраад буцаал бэлтгэлтэй ороод тэгэл 1 сарын 1-ний шинэ жил он гаргаад 1 сарын 1-нд буцаал бэлтгэлтэй ороод тэгэл бид нар ч тэр ингээд Азийн аврагт ороод тухайд одоогийн 100 TVS баг тухайд Renegades байсан. Бид нар ингээд Австралийн баг гэхдээ ингээд Америкт амьдардаг гэсэн болохоор ингээд Австралийн категорид ордгоо. Тэгээ ингээд тэд нар чинь ингээд нэлээд хүчтэй баг. Тэдэртэй ингээд Азийн аврагт таарад бид нар ингээд хоёрт орсон байгаа. Гэхдээ Renegades-тэй чүүчүүд бас л амжаагүй ингээд хожигдоод тэгээд дотроо ингээд яг бид нэг тухайд ингээд амар байлжсан яг ингээд бүгднгийнхэн зорилго бол мейжер л орох гэдэг зорилготой байсан. Тэгээд бид нар ч ингээд Азаас 2хан баг ордог. Тэгээд бид ингээд яг хоёрт ороод тэр мейжерт ороод ингээд амар байлжсан. Гэхдээ яг мейжерт ороод одоо хэрвээ та нар Swiss формат гэдэг мэддэг бол ингээд тэнд 16 баг байгаа. Хоорондоо бүгд тоглоно, таарсан баг хоорондоо очихгүй. 3 хожсон баг цаашаа явж Legend stage руу орно. 3 хожигдсан баг хасагдана гэдэг. Тэгээд бид нэг анхны мейжерт ороод 3-0-3 гэсэн ингээд 3 хож дараач хожигдоод ингээд анхны мейжерт хожигдоод тэгж хасагдсан байгаа. Тэгээд IM Sydney-д бид ингээд улам их сайжирсан байгаа. Ингээд Face Clan-ыг өмнө жил хожигдсан Face Clan-д хожигдоод тэгээд дараа ингээд яг тэр ингээд 20 мянган Австрали үзэгчний өмнө яг гарахын өмнө нэг тоглолт Fnatic-тай тоглоод бас ингээд нэгээр ингээд тэнцэж явж бас 3 дахь маптай ингээд бас хамралтай хожигдсан байгаа. Тэгээд ингээд ерөнхийдөө ингээд графикоор харах юм бол манай маань ингээд байнга ингээд дээшлээд магадгүй ингээд тэр чигээрээ үргэлжлээд 2 жил асан бол бид ингээд дараагийн мейжер орсон бол баг Legend статус авахаар л тийм ингээд юутай явжсан. Тэгээд 8 сард бид ингээд за ингээд дараагийн Азийн авраг болоод 2019 оны 8 сард за энэ удаа тэгээд бидний ингээд зорилго бол өмнө ингээд Азийн аврагтаа ингээд 2-т ороод тэгээд ингээд нэг Азийн аврагт 2-т орсон баг ингээд жоо сэтгэл ханамжгүй. Тэгээд бид ингээд
бэлтгэл ингээд нэлээд сайн хийсэн үр дүн ингээд тэр дараачийн Азийн уртаа ингээд нэгт ороод тэгээд мейжерт ороод мейжерт гэхдээ яг леженд статуст орж чадаагүй. Гэхдээ өмнөх мейжерт хацуулах мал бид нар 0-3 харцдаг 2-3 харцагдсан баа. Тэгээд яг сүүлийн тоглолтод өмнөхөр ингээд хоцсон бол бид нар ингээд леженд статус авахтны тим ойрхон байсан. Тэгээд ерөнхийдөө тэр бол миний хувьд ингээд Австралийн Greyhound багтаа ингээд яг сүүлийн тэмцээнсэн. Ингээд тэр шалтгаан мэж бол би ингээд миний виз дууссан. Тэгээд визээ сунгахын тулд би ингээд заавалчгүй сургуультай ингээд сурах хэрэгтэй байсан. Тэгээд би өөрөө ингээд хуваасаа ингээд сургууль сурангаа про тоглогч байхыг хүсээгүй. Яг бол сургалтынхаа төлбөрөө төлж аваад ингээд яг шалгалтын үеэр би ингээд ямар нэгэн тэмцээн олдоод гадагш явцдаг. Тэгээд ингээд сургуулийнхнаас ингээд чөлөө юм уу тиймэрхэн үсгээр миний визний төрөл бол ингээд стадийн буюу сургалтын виз байсан болохоор тэрийг ингээд заав нэг тавих хэрэгтэй. Ингээд компьютер тоглоом бол чиний priority биш, чиний ингээд дараа нь авч тавих зүйл гэсэн шалтгаанаар ингээд сургуулийн чөлөө авч явахгүй. Тэгээд би ерөнхийдөө ингээд жоохон ингээд тэндээс ингээд урам хураад за би сурахгүй гэдэг шийдэл гаргаад тэгээд яг ингээд 8 сард тэр тэмцээнэ мейжраа дуусгаад 9 сарын 1-ээс Монгол багаа үүсгээд август гээд Монгол багт орж исэн. Добу, Кабал, Зилк, Ньюз гэдэг энэ дөрвөн тоглогчтой ингээд хамтдаа Монгол бага байгуулад тэр үед бид ингээд гаргасан амжилтгүй бид ингээд 2 удаа Монголоос ингээд Монголд нэг тийм аврах шалралт тэмцээн болоо WSG Extreme Line гэдэг тэмцээн төрүүлсэн. Азиас нэг тийм шалралт гэсэн нэг Европын тав тэмцээнд орох. Тэгээд тэр тэмцээнд нэгт орсон. Тэгээд Extreme Line-д очингуудаа яг шүүгийн 8-д таялууд хожигдсон. Нэг тиймэрхүү байсан. Яг үнэхээр нэг тийм гоцсол чадаагүй. Тэгээд тэр багтаа явж ингээд дахиад ингээд дотрын асуудал гараад тэгээд яг тэгтээ ингээд Greyhound-тай адилхан ингээд одоо нэг тэр Агус гэдэг Монгол баг гэдэг бол миний хувьд ингээд бас л адилхан ингээд бүх юмыг ингээд ресетлээл бүх юмаа устгаал шинээр эхэлж байгаатай адилхан байсан. Тэгтээ гол нь ингээд бүх юмыг ингээд тууштай ингээд анханаас ингээд за одоо хожигдсон ч гэсэн маргааш хожин гэсэн логиктой байгуулахаар би ингээд за одоо ямар нэгэн болохгүй бол ингээд толчноор солин гэсэн нэг логик байсан. Тэгээд Зилк Ньюз хоёртой ингээд жоохон таараагүй харилцааны тоглоом доторх гаднах харилцаанууд таараагүй. Тийм учраас бид нар NCL 9 гэдэг тоглогчийг оруулж ирсэн байгаа. Тэгээд тэр нь одооны Tiger гэдэг бүрэлдэхүүн. Тэгээд бид нар ингээд 5 сарын Азийн аваргын тэмцээнд нэгт орсон. 6 сард ингээд бас Weibo гэдэг Азийн бас нэг том аврах шалралт тэмцээнд нэгт орсон. Тэгээд 7 сартаа бид нар ингээд жоохон одоо уналтанд ороод жоохон Азийн аврагтай шүүгийн 8-д ороод тасгцсан байгаа. Тэгээд одоо ингээд яг одооны байдлаар ингээд намрын Азийн аврагт ингээд бэлтгэлтэй орсон гэж явж байгаа. Томьёо апыг татаад ур чадвараа хөгжүүл.